4 км нормал гүрэд 2 км хоудаа пэс 3:21 гүйлээ хэлм шимжилттэй байлаа. Өмнөх 7 хоногт амралттай байсан учраас баярч хүчтэй ер нь амархан бэлтгэлээ хийжлээ. Кул даун 2-4 км гүн 2 км л хүчтэй юм шатаад байна. Шинэ 7 хоногийн эхний өдөр нэгмар гараг спид сешн хийлээ. Элит Раннерс клубын хамтар марафон бэлтгэх хөтөлбөр явагдаад байгаа. Та бүхэн тэр хөтөлбөрт хамрагдаад гүйцэтгэх хичээллэж болно. Эхэлж байгаа бүх хүмүүст бүх хүн зориулсан хөтөлбөр байгаа. Би өнөөдөр Элит Раннерс клубын хамтлагийн хүмүүсээр хамтарсан. Тэгээд энэ 7 хоногоос үндсэн бэлтгэлээр хийж байна. Өнөөдөр нэр Дубайд ороо орлоо. Нэг их орсон мөр өнөөдөр орлоо. Жижигхэн төсөлтэй. Энд жоохон бороо. Муу ортог. Нэг жоохон орсон бороонд бас үеэр болчих гэдэг. Замууд нь ус зайлуулах хоолойж муу юм шиг үлээ. Тэгэхээр яагаад үеэр болоод байт юм гэхгүй. Юу ч гэсэн айгүй хүс тогтоод бодомжоо машин дээр гинэ. Дууны голоор татаад идэв билээ. Сонирхос нэр өнөөдөр 3 сарын 10-ны өдөр хоёрт орны бүс нутгийн шин сууж байгаа монголчууд аялж байгаа монголчуудыг тусгай үеийн онгоцоор Монгол руугаа татах ажиллагаа өнөөдөр болж байгаа юм билээ. Тэгээд нэг Дубайд бол яг одоо тийм амар сүртэй болсон юм бол байхгүй. Ер нь орог ирсэн дайралтуудыг 100% хамгаалж байгаа гэж хэлж болно. Энд ч нэг тийм амар хүс дутагдал. Тэгээд явахын тулд хүмүүс цогтойгоод байгаа юм бол байхгүй. Улаанбаатар марафонд очиж оролцсон. Түрүү жил оролцсныг оролцож чадаагүй. Энэ жил очиж оролцсон. Бэлтгэл хийнэ. Монголд очиод гүйцэтгэх бэлтгэлийг илүү сайжруулна. Илүү хурдан хүчтэй. Тэгээд дараа нь хадгалсан тэмцээнүүдтэй оролцсноо. Тусгай үеийн онгоцны нислэгийн хүн ханш бараг $1000 гэсэн шүү. Тэгээд биш 10 цаг болоо нислэг байсан баха. Мятаас нислэг зохион байгуулсан юм байна. Нийшээ нислэг зохион байгуулаад шууд нислэг хийнэ гэдэг чинь бас нэг тийм амар ажил биш баг гэж миний бодол бодож байна. Маш олон улсуудаас гарын замын зөвшөөрлөг авна. Дэндэн дайж ингээд жоохон хожимжтай бид бол тэр орын зөвшөөрлөг өгөх баг. Гэхдээ тэгээд манайхан бол бас аваад ирсэн байна. Энэ бол хоёрт орны бүсгүйтэй Монгол улсын хоорондын харилцаа маш сайн гэдгийг бол харуулж байна. Тиймдээч Арабын нэгдсэн Эмират улс руу Монгол хүн 30 хоногийн визүү зорчих хэрэгтэй. Абу Даби хотод манай хичээл сайдын ажилтдаг энэ ч байгаа монголчууд нэгтэй баг баян бай энэ Эмират байгаа юм биш. Яг адилхан ажлыг хөдөлгөөлөд цалин аваад ажиллаж байгаа. Хэрэглээний зардал маш өндөр. Цалин ч гэсэн Монголыг бол хамаагүй өндөр. Гэхдээ ер нь Монголд дүүцчихдэг гэх юм уу. Хэрэглээ энэ цалин орлоо тэгээд үгдэл хэлбэр мөнгө төлөөл дүүд хөдөлмөрлөдөг. Эрүүл мэндээрээ тохирох юм бол маш их хэлбэр мөнгөөр хэмжлэгээний зардал гарна. Тийм учраас хүн болгон бичсэн басан судал хөдөлгөөн сургууль тийм энэ бараг тийм тарган хүн гэж бол бараг байхгүй. Тэгээд бүгд басан хөдөлгөөний эрүүл мэндээр хайрлан 7 өдрийн 7 өдөр л бэлтгэл хийдэг юм. Хэрэгтэй ингэдэг. Би ингээл нэг хэрэг хажуугийн паркаар гараад өглөө болгонгүй тийчээ яг 7 өдөр 7 удаа таарлна. Нэг хүнтэйгээ битүү цэцэрлэг төрүүлэн битүү. Хүүхэн зай байхгүй. Ийм их олон хүн дараалах чинь өглөө мохоос болон зөндөө хүмүүс гарна. Би ч нөгөө 2 км гүйж байгаа явандаа хавлаа 2.5. За нэг юм 3 болчихдоо. За. Кул даа. 3 км туслаа. Сэйлнэ. За өнөөдөр хэлээч. Дүүр ууссан. Ушаагүй. Усан дугаач юм шиг байгаа юм шиг л дээ. За тийм бол сайхан гоо. Одоо би нөгөө
авчирс гэдэг. Нэг аваад. Хөлсөө барьчихгүй. Дараагийн хүн харахаар ирэхээр бас муухай. Бочглохгүй. Тийм учраас бэлтгэлээ тусаад сүнэ. Сүнэлтэй байна. Бэлтгэлийн дараа заавал сүнэлт хийчих хэрэгтэй. Сүнэлт хийхгүй бол би ерөнхий хүчтэй бас чумуудад байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээ сүнэлт хийгээд хахаар ерөнхий хүч сайн байгаа юм шиг санагддаг шүү. Тэгэхээр бүгд гоё сүнэлт хийж байгаараа заавал ихэд сүнэлж. Тэгээ сүнэлтэд тусчаад бүгд сайн сонголт хийх хэрэгтэй. Сонголтыг байнга бэлтгэлийн дараа хийж явах хэрэгтэй. Бэлтгэл хийхээс өмнө 2-5 минутын 2-4 км гүйчээд тэгээ хойноос сонголт хийгээд тэгээд үндсэн бэлтгэлдээ орж явах бол хамгийн зөв. Том яг тэгвэл таны гинтл биш шүрэн сүлжингийн урагдал гэдэг бүх зүйлээс хамгаална. Тэгээ уян хатан чанарыг чинь нэмнэ. Баланс тэнцвэрийг чинь сайжруулна. Тийм учраас заавал сонголт хийж яваарай. Хийж зөвлөмөр байна. За дараагийн сэтгийн 3 сет сүнэчин 1 2 3 4 сурсаал өсч толтол тогтдог. Тэгээд энэ ингээд цагаан хэлсэн байгаа бол давс. Энэ давс гэдэг чинь одоо тэгээд доош урсан. За энэ одоо эндээс ингээд урсж байгаа. Одоо ингээд бүр их биес ингээд доош урсж байгаа энэ бүх ингээд хөлснүүдийг энэ амьс шингээж авна. Урт амьс. Энэ бол ямар нэгэн pressure амьс бол биш. Pressure амьс бүр өндөр байна.
Тэгээ энэ булчингууд маш сайн барьдаг юм амьсуудыг. Энэ амьсны зориулт нь болохоор энэ доош энэ гутал руу ямар нэгэн байдлаар хөлс оруулахгүй энэ дээрээ ингээ хатах зорилттой. Тэгээд удаан ингээд хол марафон гүйж байгаа тохиолдолд доош хөлс урсаад энэ чинь ирээд ингээд шап гэдэг ихгүй тий. Тэгээд өөрөө бас гутал маш сайн салхи агаар нэвтрүүлдэг учраас хөлсийг хатаадаг. Гэхдээ энэ амьсууд бол ер нь гутлаа хөлснөөс хамгаалж байна гэсэн үг байна. Сонголтыг сайн хийх хэрэгтэй.